Шинэ үеэс яагаад гарах болсон юм бэ? Энэ дээр бол олон хүмүүс бас янз янзаар л ярьдаг шүү дээ, тий. Магадгүй энд бас тайлбар хүмүүс хүсэж байгаа бах. Тий, гарах ёстой бол гарсан баг. Цаг хугацаа болсон тий. Яг гоо бас нэг нас 40 гарах гад байдаг тий. Нэг яг л нэг юм хийгээл яваад байдаг гэд бас өөрийн гэсэн урлагт миний өөрийн гэсэн өнгө дуу хоолой бас байх ёстой юм шиг санагдчихсан. Тэгээд ер нь зоригтойгоор явчихсан. Ер нь таны анхны одоо бүрэн хэмжээний уран сайхны кино Single Ladies нэг зориг гаргаад орсон кино. анхных гэхэд тун амжилттай. Тий, тэр чинь яг л нөгөө би Монгол кинон дээр өөрийнхөө голдог юмудаа яг л гүйцэж хийж өгсөн л дөө. Тэгэд шинэ үеэс гарахтаа дараа би ингэндээ гэсэн төлөвлөгөө байсан юм уу? Байгаагүй. Тэгэд Шинэ үеэс гараад би чинь бас аавыгаа аваад имчилгээ гээл манай нөхөртөөр ээж битгий очино. Ингээл яваал ингэж явсаар байгаа л. Тэгэхэд би нэг имлэг тогтчулсан байсан. Бас нэг кино хийсэн байсан Single Ladies нэгийг. Тэгэл ер нь киногоо одоо бол би хошуурлын юм байгуулж ажиллавал надад бол сайн утгагүй шүү дээ. Тэгэхээр арай өөр төвшин. Арай шинэ өөр юм хийж үзье гэл. Таарсан.